Баянхонгор аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил арга хэмжээг танилцуулъя. Захим архив. Халамжаас хөдөлмөрт арга хэмжээ. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төсөл. Захим архив. Төрийн архивын болон байгууллагын архивын мэдээлэл, эрэлтэх хайлтыг чанарын шин шатанд гаргаж, иргэдэд үзүүлэх лавлгаа мэдээллийн үйлчилгээг богино хугацаанд шуурхаа үзүүлэх зорилгоор Баянгор аймгийн 2013 онд Захим архив Баянхонгор дэд хөтөлбөрийг улсын хэмжээнд анх удаа хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь байгууллагын архивын 2001-с 2020 оны байнга хадгалах 495 хадгаламжийн нэгж бүхий 9345 хуудас цаасан суурьт баримтыг 100% захим хэлбэрт шилжүүлсэн нь 2022 оны онцлог ажлуудын нэг боллоо. Захим архив Баянгор хөтөлбөр хэрэгжиж байгууллагын архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүдийн архивуудын хооронд мэдээлэл солилцох боломж бүрдэж нээлттэй болсон. Архивын баримтыг захим хэлбэрт шилжүүлснээр архивын баримтын хадгалалт, хамгаалалт, насжилт уртсан. Манай байгууллагатай холбоотой бүхэл мэдээллийг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэн үйлчилгээг боловсронгуй болгох цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талууд бий болсон. Халамжаас хөдөлмөрт арга хэмжээ. Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн тогтоолоор ногоон ажлын байр хөтөлбөрийн нийтийг амарсан ажил зохион байгуулах арга хэмжээг аймгийг хөгжүүлэх 2021-с 2025 оны үндсэн чиглэл, аймгийн цэгдэргийн 2021-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн 80 жилийн ог өгтөн бүтээн байгуулалтын ажлуудад чиглүүлэн зохион байгуулж 780 гаруй ажилгүй иргэдийг төр ажлын байраар хангаж 250 сая төгрөгийн урамшууллыг олгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллалаа. Бид нар одоо ер нь зөвхөн одоо орон нутаг улсын төсвийг хараад байхгүйгээр орон нутаг өөрийнхөө боломж бололцоогоор за энэ ажилтай ажилгүй байгаа иргэдийг бас олноор хамрах, тэр дундаа энэ ажилгүй байгаа иргэдүүдийг бас хамруулж хийх, за мөн одоо тендерт авч чадахгүй гэдэг юм уу хоршоо бүлэгт ор хамаараагүй энэ иргэдүүдийг нийтгэж, за үндсэндээ бид хүн бол одоо бусад параметрын 300 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр болт гаргаад, за хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас одоо 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар одоо Баянгор аймгийн төв талбай хэсэг орчим гэдэг юм уу, Охтонтой уулаг хэсэг орчим талбай гэдэг юм уу, энэ талбайнууд дээр бол энэ иргэдийг одоо ингэж хамжиж одоо Баянгор аймгийнхаа 80 жилийн өгсөн бүтээн байгуулалтын ажилд оролцсон нь бол энэ 22 оны бас онцлог ажлуудын нэгэ гэж ингэж үзэж байна. Нэг шаардлагатай шорон талбайг засварлага ажлууд бол хийгдэж байна. За энэхүү ажил дээр бол Баянгор сумын ажилгүй иргэдийг ажилдаа орлоготой болгох, мөн цаашлаад аймгийнхаа дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү ажил маань хийгдэж байна. За энэхүү ажлууд маань 3 бүс зохицолбороос Баянгор сумын цэгцэргийн тамгын газар хүртэл нийтдээ 500 м2 явган замын өнгөт хавтангаар хийж гүйцэтгсэн. За мөн мэргэжлийн хяналтаас Эцэг зах хүртэл хуучин явган замыг засварласан. За энэхүү ажил маань нийтдээ 800 м2 ажил хийгдэж бүрэн дууссан байна. Чандуун Баянгор компани хажуу талаас мөн нэгдэлчин зочдуулын 4 замын уулзвар дээр ерөөдөө явган замын өнгөт хавтангийн ажил хийгдсэн. Нийтдээ 600 м2. За мөн цэлмэг өглөөгөөс 4-р цэцэрлэг хүртэл нийтдээ 900 м2-ийн өнгөт хавтангаар хийж гүйцэтгсэн. Мал эмнэлгээс модерныгийн уулзвар хүртэл нийтдээ 1500 м2 явган замын өнгөт хавтангаар хүчтэй ажил хийгдэж байна. За мөн Охтонтой уулаг дээр уулгийн тогтчлолтой ажил хийгдэж байгаа. За энэхүү ажил маань 1800 м2 эко хавтан, 1200 м2 явган замын өнгөт хавтангаар хийгдэж байна. За мөн Эрдэнэ хевсийн урд 530 м2 эко хавтангаар хийж гүйцэтгсэн ажил маань 100% бүрэн дууссан. За мөн хашшоо болон голомт банкны урталт 2070 м2 эко хавтангаар хүчтэйх ажил хийгдэж байгаа. За энэхүү ажлын гүйцэтгэл бол 90% явагдаж байна. За Баянгор аймгийн бүтээн байгуулалт одоо ингээд даншигаас өмнө бид нэр одоо энийг ингээд хаваад ингээд хийж байгаа. Бид нэрийг ажил төрөлгүй байсан. Биднэрт одоо бас ажил ингээд өгөөд ингээд ажил хийж байгаад баяртай байна. Одоо ингээд тэгээд оогоос өмнө ингээд хүлээлгэж өгөхгүй бид нэр одоо ингээд шамдан ажиллаж байна. Энэ ажлыг хийж байна. Бид бүхэн ч гэсэн аймгийнхаа энэ бүтээн байгуулалтанд оролцож байгаадаа их баяртай байна. 780 гаруй ажилгүй иргэдийг төр ажлын байраар хангаж 250 сая төгрөгийн урамшууллыг олгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллалаа. Эдгээр иргэдээс хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг 288 иргэн ажиллаж 93.3 сая төгрөгийн урамшууллыг авч орлогоо нэмэгдүүлсэн. Манайх хүнсний эрхт хамрагддаг. Манайх 8 ам бүлтэй. Тэгээд энэ хөдөлгөөн халамжаас зохион байгуулсан
замын ажилд би хамрагдаад 10 хоногийн 340 сая төгрөгийн цалин авч яснаа. Тэгээд амьдрал ахуйд маш их тус нэмэр болдгоо. Манайхан хүнсний эрхийг бичих хамрагддаг өрх байгаа. Ам бүл 8 болоо. Модны нөх ухах ажилд 2 хоног яваад 70 сая төгрөг авсан. Өгөл тарьсан модоо манах ажилд мөсний ажилд 4 хоног явж 140 сая төгрөгийн орлого олж амьдралдаа их нэмэр хийсэн. 10 хоног мод усалж нөх ухаж мод тарьж ажилласан. 2 удаа ажиллаад 640 сая төгрөг аваад миний амьдрал айгүй тус нэмэр болсон. Мөн халамжаас хөдөлмөрт зорилтыг хорийн суманд сурталчлан сумдын удирдлагуудтай хамтран ажиллаж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй сум өрхийн гишүүн эргэнтэй болох урайлга гаргаснаар баян өндөр богд жинст зэрэг сумдууд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй эргэнтэй сум болж чадсан. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төсөл. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд Монгол Улсын засгийн газрын 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд 18-аас 34 насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг ажил идэвхтэй хаажгүй 83 залуучуудыг хамруулан бүртгэж 62 залуучуудаас сонгон шалгаруулалтын ярилцлага авч 58 залууг хувь хүний хөгжлийн цогцоо вакуумжуулсан сургалтанд хамруулж аймгийн бүтээн байгуулалтанд оролцуулж ажлын байраар хангах нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагжуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Энэхүү төслийн үр дүнд 37 залуу буюу нийт залуучуудын 63.7% нь байнгын ажлын байранд зуучлагдаад байна. За би 2022 оны 1-р ээлжийн залуучуудын хөдөлмөрлөлтөд оролцоо төслийн 1-р ээлжинд хамрагдсан. За энэ хөтөлбөрт хамрагдаад ирээд 14 хоног энэ ажлын байран дээр дадлагжаад одоо ажлын байранда үндсэн ажилтан болоод ажиллаа явж байгаа. Энэ төсөлд оролцсон маш том давуу тал гэдэг юм бол бусдад маш зөв боловсон харьцах, тэгээд цагийг маш зөв баримтлах, өөрийгөө маш зөв удирдах явах юм чадамжтай болгож өгсөн байгаа. Сургалтанд сууснараа энэ салонд ингээд хувийнхаа өөрийн бизнесийг эрхлээд өөрийнхөө санхүүгийн болон өөрийнхөө одоо залуу хүний хөдөлмөрлөх талаас нь маш их өөртөө хөрөнгө оруулалт хийгээд дээрэс нь санхүүгийнхаа одоо асуудлуудыг шийдээд явж байна. Сайн байцгаана уу. 2022 оны оролцоо төслийн 4-р ээлжийн оролцогч Байгальмаа Өгтэй Бүжин лам байна. Оролцоо төсөлд хамрагдсанаар өөрийнхөө биеийн дааж ур чадвараа нэмэгдүүлнэ. Тэгээд их оронч сэтгэл эрүүл хооллолт зөв харилцааны талаар бүх төрлийн сургалтанд хамрагдсан. Оролцоо төсөлд болохоор вакуумжуулсан 14 хоногийн сургалтын суугаад одоо Brooklyn Lounge Cafe 14 хоног дадлага хийгээд одоо үндсэн ажилтнгаар 5 сар ажиллаж байгаа. Энэ хүү сургалтанд яваад сурч мэдсэн зүйл өнөөдөр ажлын байран дээр банк надад одоо өдөр болгон тус нэмэр болж байгаа. Оролцоо төсөлд хамруулж өгсөн хөдөлмөр халамжийн газрын хамт олонд маш их баярлалаа.